Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын байгууллага манай улсыг саарал жагсаалтад оруулах үгүй юу гэдэг асуудлыг ирэх 8 дугаар сард Австрали улсад болох хурлаараа шийднэ. Манай улс 2016 оноос хойш санхүүгийн салбарын эрсдлийг бууруулахын тулд холбогдох хууль журмыг батлаад байгаа. Дээрх хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаарх сургалт Ховд аймагт боллоо. Зах зээлд эргэлдэж байгаа мөнгө хөрөнгө бүгд бүртгэгдэж байна. За үүнийг нь мэдээлэх үүрэг бүхий санхүүгийн оролцогч байгууллагууд байх нь санхүүгийн салбарын эрсдлийг бууруулах гол зарчим гэж үздэг. Тиймээс энэ чиглэлд орон нутаг дахь санхүүгийн байгууллагуудыг чадваржуулах зорилгоор санхүүгийн зохицуулах орооноос сургалт зохион байгууллаа. Ерөнхийдөө бид бол 15 аймагт бол энэ сургалтыг зохион байгуулсан. За мөн шалгалт хийж энэ зохицуулалтын байгууллагуудтайгаа бас тодорхой хэмжээний зөвлөмжөд шалгалт хийсэн. За шалгалтын хүрээнд бол ер нь бол манай байгууллагууд маань эрсдэлтэй харилцагчийг таних мэдэх талаар зөвлөм журмдаа тусгсан боловч практик амьдрал дээр бас тийм сайнгүй байна. Энэ талаар бас тодорхой зөвлөмж сурталчилгаа биднээс бас газар дээр нь өгж байна. Ховд аймагт 20 гаруй санхүүгийн байгууллага байгаагаас даатгалын байгууллага 10, даатгалын зуучлагч 3, үнэт цаасны компани 1 үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрт чиглэлийн мэрэгжилтнүүд мөн газар дээр нь хяналт шалгалтыг хийж байна. Ховд аймагт бол даатгалын байгууллагууд бол нэг анхаарахаар асуудал бол даатгал бол орон нутагтай даатгалын хохирлын нөхөн төлбөрийг олох асуудлыг анхаарахаар харагдаж байна. Ер нь даатгуулагчдад үйлчлэгээ үзүүлэх нь бол тийм боломжтой байгаа боловч эргээд даатгуулагчдад үзүүлэх нөхөн төлбөрийн үйлчлэгээ удаашралтай орон нутагтаа шийддэг. Төв компани шийддэг. Энээс бол удаашралтай байх хандлага харагдаж байна. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын байгууллага нь манай улсад 40 зөвлөмж өгсөн. Үүний 23 санхүүгийн зохицуулах орооны чиг үүргийн хүрээний асуудлууд байгаа юм.